одоо ялтыг хүсэж байгаа нь гарцааг баха. Үзэгчтэй ухаагаар харагдаж байна те. Маш их хариуцлага явж энэ дамаа тэмүүлэн дээр. За тэмүүлж гар сайтай. Британч. Хап. Багилан бол сонгомол бөхөр барилжсэн залуу. Тэгэхээр одоо сэжний барилдан бол бас нэлээд сайтай байгаа бах. Хараатай л байгаа хэрэгтэй. Тэмүүлгийн гар хүнд штэ одоо. Хүрүүл унгаахгүй гэх газаргүй. За тактик нь бол сая харагдаж байна те. Угаасаа дохиол хөлд орж байна. За Чаканшаа бол одоо ялгаагүй Берлиг топ тийм үү? Казахстан тамирчин байна. 92 оны залуу. Казахстан Берлиг топ тийм гэдэг бас том баг л та. Алматы дээр төвтэй. За энэ нанаал. Өнөөдрийн картууд бол үнэхээр чанга картууд байна. Халгамаар л учраанууд байна. За энийг бол гоё хараатай харж явах хэрэгтэй. Гоё болсон шүү наа чи. За саяны өшгөлт их айтайгаа гар нүрний урдуур яг зөв саяны цохилт бол их эвтэйхэ очсон шүү. За яг болонлоо шигдээ тав яг болж байна. Яг гоё болсон. Хамаагүй. Тогтсон доо дээр нь өөрөө. Гоё унтаа наачстэй гэмүүлээ. Гоё мэдэрсэн, маш гоё мэдэрсэн. За тий тойроод угаасаа ард гарах хэрэгтэй. Тэгж доор нь ард нь байж болно. Унжиж болохгүй доор нь байж болохгүй. Ардч вэ, урдч вэ, яаж ч үсэн дээр нь байх хэрэгтэй. Өөрөө дэшээ, на барьцаа хайх хэрэгтэй. Өөрөө дэшээ. Барьцаа хай. Яг болж байна. Хөөе. За ийм хинэрэг зарсан юм хэрэгтэй. Уулын их гоё ирж. Гар нүрний урдуур орчмоор байна. За хөлийг хараад байна тэмүүлэг. Гар нүрний урд орчмоор байна. За тоглолтыг бол их хөвтэйх ихлүүлсэн шүү. За хараатай байх хэрэгтэй. За гоё мэдэрсэн шүү. За одоо гар дээр тэр өшгөлтөө сулруулсан л байх хэрэгтэй доо. Тойри өөрөө тойроод гармаар байна. За өөрөө өдөснө. За гар дээр ер нь бол их бахим юм шүү. Тэгээ Жаканшаа ер нь гоё мэдрээд тогтоод үлчлэлтэй сая тий. За яг нөгөө дарцсан талынхаа гарлуу өнтрөө шидчихлээ. Тэгэхээр тулгуургүй амархан л та. За хамаагүй нуруугаар олж арагшаа харж болохгүй. За өөрөө мэдрээд өөрөөсөө барилдааны явуулсан дээр юм аа тэмүүлгээ. За хийвгүй мөрөөрөө зоож юм шиндэ. Одоо ташаан дээр жигээл ерэн гарчвал зайгаа авах хэрэгтэй. Хөлийг суулж болохгүй. Хөлийг ашиглах хэрэгтэй. За 2 минут гэж хажуудлаас тэшний хажуудлаас үлгөө өгч юм. За close guard ингэж их удаад болох хэрэггүй. Өөрөө л ядрахын нэмэртэй. Нэг тесрээд л гарчих юм бол босоогоосоо жоох амраа авчих шүү. Гарыг тэгж холбоолмооргүй байх юм. Арм трангл явчих боломжтой. Гарын горолцсон болт явна те. Гарын шуу хэсгийг нүрний урдуур оруулах. За одоо энэ дээр тесрэг. За өөр төр алдчих. Цааш дагаж ирэхтэй. Гой хоош ширвлээ гарчих штэ. За наас. Одоо гой. Эндээсээ зайгаа мэдэр хэрэгтэй одоо. Шагуулж болохгүй тойроод байх. Сайн саваж орсон болно. Ингээ бэр хааг болгоод ингээ яг тэрүүлчихэд байна л да. Одоо эндээс хүлээх хэрэггүй. Барилдааны өөрөөсөө явчих хэрэгтэй тийм үү? Барилдаанаар бол дутхгүй байгаа шүү дээ. Гой мэдрээд энэ унд газ босох хэрэгтэй шүү дээ. За гой бос. Одоо өөрөө явчих хэрэгтэй. За наавдгүй өгч. За одоо зайтай шүү дээ. Одоо зайнаас гой хадгаад ажиллах хэрэгтэй давуу талаараа. Гар сайтай шүү дээ. Тойрж гарах. Шахуулж болохгүй. Тэгж нэг савч хаяхгүй, комбинаци хэрэгтэй. олон ажилламаар шүү. Нэг хурж байгаа юм аа. Дээгүүр доогоор хөлөөр гараар. Ажиллаа. Хатгаж явах хэрэгтэй шүү дээ. Жайб өгөө те. Урд гараас жоохон хатгаад явах хэрэгтэй. 30 seconds left. Зүүн талдаа өрч. Жаканшаа бол угаасаа босоогоос тулах. Сонирхолгүй байл та. Саяны жаб их гоё очлоо. Дахиад хараатай. Зүгээр харж. Хүргэж байгаад явмаар байна. Өөрөө эсвэл хоёроор ажилламаар байна. Тэр хоёр явах хэрэгтэй байна л да. Оп. За энэ тамирчны өөрийнх нь алдаа.
Сая бол раунд дуурайг шүү дээ. Түш раунд дуусах байсан шүү дээ. Раунд дуусах байсан шүү дээ. Сүүлийн 10 секунд явж байгаа шүү дээ. Тэг ямар ч асуудал болоо. Сүүлийн 10 секунд явах байсан. Тэг энэ бол Тэмүүлийн буруу биш л дээ. Тэг. Сүүлийн 10 секундын хонхон дээр шүүгч салгаагүй байхад тамирч өөрөө салгаа явуулсан. Шүүгч гэдэг чинь ямар хэрэгтэй вэ? Яах гэж шүүгч байгаа л шүүгчийг та өөрөө сонсох хэрэгтэй байдаг. Тамирч үнэ. Сүүлийн 10 секунд явах байсан. За мэдээж энэ холоос том тэмцээнд оролцох гэж ирсэн тамирч мэдээж уурлан шатна. Сүүлийн 10 секундын төгсгөлийн хонх хоёроо ялгсан үү те? Тий. Сүүлийн 10 секунд. Сүүлийн 10 секундын хонхыг сонсоод манай раунд дуслаа гэж ойлгоод шууд эргэж орж авсан. Танаа байна. Баглан тэгээд өөрөө бас 7-7 хийсэн дэшээ тулж яваа залуу ижиж бас л буруу алдаануудыг гаргалаа да. Туршлагатай дамжчны багийн гаргахааргүй алдаа гаргалаа да. За амартай шүүгшин шийдвэрийг харъя. Одоо хоёул хэмжээс мааштай байх тий. Тий. Сая зүгээр 10 секундын хонх байсан. Тэр бол маргаангүй. Тий. Тулаан дуусах хэрэгтэй байсан уу, дуусахгүй байсан уу гэдэг юм. Шууд ингээ хараа явцсан. Рефриг сонсох хэрэгтэй. Рефри бол угаасаа. За энэ баруун гоё хөлт болсон юм байна. Энэ зүгэн чайтайгаа очсон байна. Тэр эхний хай кик их гоё утсан да тий. Эхний өшгөлт гоё орсон шүү дээ. Эхний толгойд дээшээ өшгөлт их гоё утсан. Шакашаа бол яг гоо тэрийг мөргөөд шууд үргэлжлүүлээ хөлт явцсан тий. Тий. Энэ айтайхан болсон. Яг энэ дээр цогцолтой өөр дээр шингээгээл тэгэл тэр чигт нүрслөө хөл рүү ороо явчихлаа. Жаахан цээж рүү ихт орсон юм байна тийм байна. Дахиад жаахан дээшээ орсон. Дамжаад гулгаад орчих шүү болох тий. Энэс усаж болохгүй. Сая хонхны хувьд бол ерөөсөн маргаан байгаагүй. Second round. Хоёрдугаар раунд гэн. За дахиад тулааныг явуулахаар болсон. Сүлейман бол сая зогссон байсан шүү дээ. За тэгвэл ийм шийдвэр төрсэн юм байна. За ямар ч гэсэн 2 дугаар үе эхэллээ. За энэ дээр Тэмүүлэн шахуулж болохгүй өөрөө анхааралтай хэрэгтэй. Шууд нэг цохиж орж байгаа юм байна. Жаахан хөдөлгөж байгаа юу? Жаахан хөдөлгөө тойроод ажилламаар. За эндээс зайгаа авчих хэрэгтэй. Гоё юм. Тэмүүлэн чацаараа урт юм биш үү? Тэ арай уртаагаад байгаа. Зочиж аваад. Тэ ингэж болохгүй. Бэртэй ба штэ. Тэмүүлэнгээ өөрөө барилдаанаас нэг за олсны холбоос олчлаа. Энэ байхгүй болгоомжлохгүй байх шиг байна л да. За үргэлжлээ явлаа. За Казахстан тамирч юм өөрөө явчихгүй тэгээд шүүгчтэй л их тоглоод байна да. Сая ямар шаардлагагүй юм өөрөө анхаарлаа хандуулаад байна. Same position буюу одоо унгаацсан байрлалаас эхлэх ёстой гэж Казахстан тамирч. Сая эсэргүүцсэн бодлого үзлэх чинь тий. Сая тодорхой байрлал болж чадаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Задгаа унсаж байсан. Энэ дээр өөрөө хэрэгчихгүй дээ. За. Болж ийн. Батарфлайээс их болж шүү дээ. Батарфлай гардтай батарфлай хүүкэрээ гаргаж ирж байна. За энэ тулаан дээрс довтолдог учраас ерөөдөө гардны байрлал ашиггүй байрлал тооцогдно тийм ээ. Юм учраас ялгах зайтай. Плюс гард авахгүй шүү гэдэг санааг дохиог хэллээ сая. За 300 авч магадгүй болж байна. Сая дэшээ мөргөж ороод байна л та баглаа. Зулаагаар өрөнд мөргөдөн тий. Тий. Хортой штэ. Хорон харагдахгүй ч дөргөл авч байгаа. Тий. Болж байна. Болж байна. Тэгж тэрвэрлэхгүй 10 triangle болгож тэрвэрлэхгүй. Гар толгоотойгоо холбуулахгүй хэрэгтэй болно. Энэ зогтолтууд ингээ харахад зүгээр хүрээд байгаа боловч яг тамирчинд бол маш хүнд очиж байгаа дөргөлт ихтэй тий. Дөргөлт таван ядар. Ингэж болохгүй гэсэн. Энэ бол болж байна. Энд дээр бол дуусах одоо ямар нэгэн нөхцөл байдал үүсэхгүй шүү дээ. За гар толгоо холбуулсан ч одоо гарыг ойрхон байлгаж болтой. Өөрөө гараа хол байлгаж ивэл болторох магадлал бага.
За эндээс чигээд босох хэрэгтэй юм да. Тэр зүүн хөл дээр болон та заа өргөд босчих тэгэл болчих гэдэг. Арамжраг татаад босч болж байна. За нурууга. За энэ тэр одоо гарлаа. Тэр гарыг салгачаа. Гарлаа холбоотой байгаа л да. Баруун гар суган дээр учраас энэ баруун гарыг одоо тохоогож гэж оруулаад маш дагаж ирэх болох юм. За. Баглонод их одоо нэх мотортой харагдахгүй шүү. Болж гин. Гоё мэдэрсэн. За маш гоё шүү дээ. Мэдрээ дээр нь даагаад унчлаа шүү. За гарын. За одоо энэ зайнаас хэрэгтэй. Яг за төвчээр цааш шүү тийм үлээ. Гоё шүү дээ. Одоо явуулаад үгүй л дээ. Яп. Хараатай. Багланс мэдрээ хараад байна. Одоо Баглан бол дахиад барилтаа л ирнэ шүү дээ. Одоо нэг хоёр цохилт хөлд орно л доо. За өөрийнх нь тактикээр тоглож үзчих. Саяныхаагаар нэг цочоогоос авч болох юм тий. Тий. Энэ бол сэтгэл зүйн бас дайралт л доо. Тий. Яг болж штэ. За хөлийг яг гэж хурдан татах хэрэгтэй. Хурдан татахгүй хөл бариа явчихна. Барилддаг хүмүүс чинь өгсөн бүхнийг л аавна штэ тий. Маш сайн мэдрээ мус ихсэн. Нүрний урдуур орчмоор цохох гэж ярмааргүй штэ. Цохож яахгүй. Сүх. Нүрний урдуур авдаг чинь л ерөөхдөө унах гэж байгаа тамирчны зогсоодог гол үйлдэл юм байна штэ. За дээр нь үлдэх хэрэгтэй. За дэше авируулж болохгүй. Тий хараа авсан ч гэсэн. За тэр. За энэ юу байлаа. За нуруугаа алдаж болохгүй. Ринглэгөө шахах хэрэгтэй. Бүксээ игээд зогсчих зөө. Энэ бол сайн байна. Тохоогоо игээд эргүүлэл гараа орлоо авах хэрэгтэй. За. Баруун өөр бүксээ авчих. Янз гоё яллаа шүү. Нүүдээс нь тесрээд иргсэн. Тогтцоо яаж ч доош хараад тогтож байна. Манай Тэмүүлэнгийн хувьд бол хамаагүй үетэй өндөр байгаа даа л та. Одоо хялааж болохгүй. 30 seconds left. Жог ядалтай харагдчих шүү ерөөхдөө. 30 секунд гэж зарлж байна ордонд. Битэр хувьд болохоор бол нэг дэлгэцэн дээр цаггүй яваад байгаа учраас битэр жаа цагийн баримж аваад алдаад байна. За ямар ч гэсэн 30 секунд аргалах хэрэгтэй. Энд дээр нэг өөрийгөө ядраахгүй цохилт авахгүй шиг аргалж явах хэрэгтэй. За 10 секунд явах. Дахиад нөгөө цоохоо. Энэ казакч нь 10 секундын хонхыг мэдгүй. Тэмүүлэн сая гүцэх байсан шүү дээ. За тэр энэ Тэмүүлэн сая гүцэх байсан шүү дээ. Хонхол хоёр хонхол явахгүй байгаа юм байна. Казахстаны давилчаа. Дөрөв бол дөрөв шүү дээ. Сая тэгээд тий. Шүүх зогсоогоогүй шүү дээ. Шүүх зөргөлүүлээд зодтолдох тулах тохио өгöd байгаа шүү дээ. Санийхаагаа бол явуулах хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо л ерөөсөө боломжтой байна шүү дээ. Тэмүүлэнд хамгийн одоо ер нь том боломж байна шүү дээ. Тэр нь бол нурууны өндрөөр үлдчихэж шүү тий. Тий. Нурууны өндрөөр үлдчихэд байна. За одоо яг саяны дүр зураг дахиад харагдана шүү дээ. Тэмүүлэн босоогоос жаахан идэвхтэй явчмаар л энэ да. За раунд 3. Хөлтөө болгоомжтой хэрэгтэй. Их тонгож очиж болохгүй шүү. Баглан бол нэг зохиолчөөл шууд хөл суугаад байгаа шүү дээ. Хөлд ороод хөл төрөхгүй болоо шууд зохиж яармаргүй нэ. Оноод л юмэр байна. Тэ зүгээр хорон оноо зогтдод. Урд гараас ажиллаа те. За хаглаа өшгөлсөн гоё болсон. Дахиад тулгаад орчмоор байна. Яг гიშгтэн даарууллаа. Одоо Баглан дахиад хөл рүү суун. Энэ дээрээс дахиад залгах суун. Нэг цохол дагаж суун. Тэр бол одоо тий. Онхол юм бол дагаж суун. Энийг л аргалах хэрэгтэй. Ингээ зайнаас тоншоод явах хэрэгтэй болох тэмүүлгүүд бол. Одоо шахаад очмоор байна. Ер нь бол одоо шүгчийн үнэлгээ бол багцаа байгаа хаа. Юу гэж бодчих. Би бол нэг сая одоо тулаандаа ороод яг
Сэж чадсангүй. Ямар энэ гарыг аль болох өгөөл юмэр энэ. Баглааны хувьд бол дэндүү хаширлаад байна одоо. Сүүлийн раунд шийдвэрлэх раунд гэхгүй. Одоо л жинхэнэ шийдвэртэй л явах хэрэгтэй аа. Эй нүүрний ингэж болж шít. Ингэж зогсон шít. Ингэж зогсон шít. Нүүрний урдуур гар орол зогсон шít Тэмүүлээ. Тэгэл одоо явна шít. Хап. Гоё энэ. Хараарай надах. Болж байна. Баглаан бол дэндүү удаан хөлөө. За ой өгдөг очлоо. Сап сэрги хап ой болж ийн гар нь буугаад ирсэн байж тээ. Одоо нэг яг зөрөөл цогцолцоо. Өөрөө зүүнээ дээдэлтэй ойлгомоор байна. Тэр баруун очих гээд шүү. Ой гоё болсон. Комбинац бол угаасаа цогцолт орохоор шүү дээ. Тийм ээ. Аль аль нь цөөхөн цохоод байна. Аль аль нь нэг цогж гараад байна тий. За одоо угаасаа Баглаан дахиад хөлт суух нь тодорхой. Тэрийг зогсоочвол дахиад хэсэг сууж чадахгүй шүү дээ. За одоо харж байгаарай. Тэмүүлээ өөрөө хажуугаас цохол зүрж хөлд сууна. Тэр хажуу цохол зүрж орно шүү дээ. Ухтуулаад хатгаад байна. Одоо жоох яваад одоо жоох ажиллаад урд гарыг ерөөс явуулсан бат юм бол урд гараа л явуулаад хэрэгтэй. 1-2 тоншоол гараал те. Одоо тэгээд тасалжуулагч юм болонгоос өгж байгаа зөвлөгөөнүүд байгаа хаа. Одоо юу гэж өгч байна? Тохоо өгж үзчихээ. Дахиад их савчч өөрийгөө ядраад ирэхгүй. Дахиад хөл рүү чи орно шүү. Сая ингэж хажуу цогол хөл рүү чи орж шүү. Гой болж гин. Ой. Хурж байгаад явмаар шүү дээ. Одоо наа чи хөл рүү суух гээд байна. Баглаан бол цогцолтыг тань да. За саяны баруун очичлоо. Ямар ч байсан. Дахиад явмаар байна. Ап. Дахиад оны. Сэрэлтээ өдгөлж байна. За. Эцэг энэ баруунд оногдоод шүү. 2 дараалчлаа. Тэглээ. Үлгэж байна. Одоо Баглаан жоохон багцаа авцсан байгаа саяны баруун дээр. Энэ нүүрний урдуур ингээл хамгаалчхад бол ингээд одоо текдаун бол айлтгүй шүү дээ. Одоо тэр баруун гарыг л Тэмүүлэнсээ харах хэрэгтэй. Тэгж клинч дүүлж болохгүй. Яах гэж тэгж иргэж байгаа юм бэ? За тэр барьцаа тавиад зүгээр төвчээртэй байж байхгүй. Судлаад унах нь тодорхой юм дээр дэмий ингэж гарч. Зүгж болохгүй яг зүг. Одоо нана жигээ гаргачих. Одоо үндий ч өмөр байна. Одоо босчмоор байна. Сая бол жаахан хямдхан өгчлөө шүү. Тэглээ. Одоо удаа хөвтмээргүй байна. Сүүлийн шийдвэрлэх раунд учраас шүүгчдийн нүдэнд бас ялж байгаа гэдэг харагдав. Жигээ холдмоор байна. За Баглаан бол гэхдээ за сая л нэг давталгаа орж ирлээ шүү дээ. Даг руу давталж болохгүй. Гэтэ шүүгч бол сануулаагүй сая дагс руу гэж үтсэнгүй. Гой. Ямар гоё юм бэ Тэмүүлээ. Унтуулж гал гарч ирлээ дээ. За юу одоо. Одоо юу бодох юм бэ? 30 секунд шүү дээ. Шидээдэг. Сүүлийн 10 секундын хонхон дээр одоо Баглаан маань яадгийг баг анхаарлах хэрэгтэй дээ. За одоо дууссан гэж хэлэх үү дээ. За. Ой, торноос ураад мөрөд авсан. За ингээд сүүлээр авсан. За ингээд шүүгчд хамаг юм очих юм дээ. За сая бол 1-р үеийн төгсгөл дээр бол бас нэлээд эргэлзээтэй зогсоолт хийжлээ. Тэгсэн. Тэ үргэлжлүүлж болох байсан, шүүгч зогсоосон. За одоо 1-р үеийн хонхон дээр андуурдаг уу? Тэ. Тэрэн дээр бол Казахстаны дамирчин өөрөө хонхныгоо дууг ялгаагүй тий. Анхааруулах сүүлийн 10 секундын хонхны дохио байсныг одоо раунд дуусах дохиотой андуурсан. За ямар тач харъя. Би дуусаагүй шиг үдгээл харуулж ах шиг байна. Над ажиллах чадвар бий шүү гэдгээ харуулад байна л да. Жан дууссан юм шүү дээ. За ямар ч гэсэн одоо шүүгчд саналаа гаргах бах. Тэмүүлэн бол одоо ялтаа би хүүдээ зориулна гэж хэлсэн. Эхэн дээр гарч ирсэн тэр Дондом Маму гэдэг дууны аяа бол манай Тэмүүлэнгийн одоо яг
Instagram IG-ийнх нэр штэ. Тэ. Тэгээд дандаа ингэж үгээ ярьж идэг юм. Айгуу сайн апаа юм аа. За ингээд шүгчдэг шийдвэр гарья. Сая сүүлийн 3 дугаар раундн дээр шийдвэр гарсан болоо тийм ээ. тэр иргэдэг жах илүүч чуу. Тэр иргэдэгчээр л өөрөө дээрээ авч болсон. За тэгээд дивжиний зарлаа шүү дээ. Үлдээ. За маш их баярлалаа. Саяны тулаан юмтай их л тоглуулсан тулаан байлаа. Та сэтгэлээ хуваалцахгүй юу? Mongolia, thank you very much. Сіздер бізді күттіңіздер, жақсы өте жоғары деңгейде жарыс жасап тұрыңыздар. Біз иншаллах келіп тұрамыз. Маш өндөр түвшний ийм зохион байгуулалтаа тулаан хийж байгаа чинь баярлалаа. Монгол түмэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье гэж. За мэдээж та бас их нутгийнхандаа бас минь түргээж гэж хүсэж байна. Бас алс холын Казахстан улсаас таныг бас дэмжээ сууж байгаа бах. Казахстандағы жерлестеріңізге Иә, Монголияда қазақтар өте көп екен. Монголия, рахмет сіздерге. Осылай ел болып, жер болып, тып-тыныш қазақ бауырларымызды орталарыңа қалай айтсам болады? Қосып орталарыңызға, тыныш өмір сүратарыңызға рахмет. Қандастарым аман болыңдар. За хамгийн түрүүнд Монголд бас казах үндэстэн ихтэй байдаг юм байна. За ингээд казах үндэстнийг одоо нутагсуулан эвтэй найрт амьдарч байгаа Монгол түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна нэ. За маш их баярлалаа. Энэ бол Казахстан улсын тамирчин Багилан Заканша. Маш ширүүн тулаан болсон ч гэсэн манайхан Казахстан улсын тамирчиндаа баяр хүргэхээ зогсоохгүй шүү. Бидний урд маш олон тулаан байгаа. Баяр хүргэе. За ингээд яг энэ цаг мөчид бидний ээлжид тулаан эхлэхэд бэлэн болжээ. Thank you very much. It was